Үзэгч та бүхэндээ бизнес тайм нэвтрүүлэг маань үргэлжлэн Анодчин компани Монгол төмөндөө түгээн дэлгэрүүлж байгаа Орос Камен зохиог танилцуулж байж байна. Ингээ үзэгч та бүхэндээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл олохоор менежер ах хоёр талаас сайн манай танд өнөөдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Би Анодчин компани менежер ах хоёр гэдэг юм байна. Тэгээд бүтээгдэхүүнээ товч танилцуулъя. Нийсэн тийм ээ. Манайх бол дөрвөн төрлийн одоо ах хэрэглээний зоохнуудыг оруулж ирж байгаа. Нэгдүгээр төрөлд нам даралтын зоохнууд гэж явж байгаа. Эдгээр зоохнууд маань 80-аас 420 квадратыг халаах хүчин чадалтай төрөл бүрийн зоохнууд байгаа. Оросын албаны улсын Новосибирск хотноо үйлдвэрлэгдсэн. Оросын албаны улсын 1 номер гэж нэрлэгдэх хоёр үйлдвэрийн 1 ба 2 дахь одоо гэж үйлдвэрүүдийн нам даралтын ба камин, саун, цахилгаан үсгэгч гэдэг юм дөрвөн төрлийн зоох оруулж ирж байгаамаа. Эдгээр зоохнууд маань хатуу төлшөө мод хөрдсөн тийм ээ одоо шатаж болох бүхэл материалыг хэрэглэж болно. Үүнээс гадна цахилгааны халаагууртай нэрлэгдэж байгаа. Энэ ямар учиртай гэхээр хэрвээ та гэртээ байхгүй тохиолдол юм те түлш нүүсээ одоо төлөх боломжгүй тохиолдол цахилгаан дээр тавьчихна. Яг л адилхан галж байгаатай адилхан дулааныг өгнө те. Цахилгаанууд нь 6 ба 9 кВт-ийн тэнтэй байгаа. Тэр тэнүүд нь цахилгааны тэр тэнүүдийг удирдах цахилгаан шийд гэж манай дээр байгаа. Тэр шийд маань болохоор цахилгааны зарцуулалтын зохицуултыг хийдэг тийм шийд байгаамаа. Тэр шийдний маань одоо гол үүрэг нь бол нэгдүгээр цахилгааны зарцуулалтыг хэмнэх нь ямар учиртай вэ гэхээр нэг зуух маань дотроо 3 тэнтэй байгаа. 3 тэнийг нэгийг ба хоёрыг унтрааж болно те. Бас хэд хүүдүүд биш бол тэрнээс үүсээд цахилгааны зарцуулалт хэмжиж байгаа те. Тэрнээс гадна усны ба ах хэрэглээний тосолны градусын хэмжээг өгж болдог. Хэмжээ нь болохоор тухайн одоо 80 ба 70 95 гэсэн хэмжээнд өгсөн тохиолдолд тэрнээс дээш усны градус гарахад цахилгаан тэн нь өөрөө унтрна. Усны хэм доошсон тохиолдолд цахилгаан тэн нь өөрөө асаж ингэж нэгэн хэмийг барих боломжийг гүйцэтгэж өгч байгаа ийм удирдлага шийд гэж байгаамаа. Туурбаа зуухан дээр хэлчих. Туурбаа зуухнууд маань ханан бишэнд холбогдсон тийм ханан бишэнд холбоно. Тэрнээс гадна өөрөөсөө халуугаар хүлээж байгаа. Дагалдах хэрэгслүүд маань гэхээр яндан байна. Яндангийн дээд хэсэг. Одоо таны орчинд зуухнаас ахуулаад дээд яндангийн өнцөг хүртэл бүхэл бүтцийг одоо зарж байгаа тийм. Яндан дээр ярих нь яндангууд маань сэндвич яндангууд гэж байгаа. Сэндвич яндан маань ямар учиртай вэ гэхээр дотор диаметр, гадар диаметрын хооронд чулуун ба шилэн хүн гэж цутгалттай байгаа. Тэр хөнгүүд маань бол халууны гадагш гаргахгүй, эргүүлээд цан зоохгүй. Тийм ээ. Тэгэхээр та худалдаж авсан зуухан дээрээ яндангаа худалдаж аваад гадагшаа гаргаж байгаа хэсэг нь бол цан зоохгүй. Дотор таны орчинд байгаа хэсэг бол аюулгүй байдлыг бүрэн хангасан тийм. Одоо хүүхэд гар хүрэхэд түлхэхгүй. Тэгээд хан таазаар явж байгаа бол яг тэр тусын хэсэгтээ шатахгүй тийм аюулгүй байдлыг хангасан зэвэрдгүй ганц төмөрөг хийгдсэн зоохон янагууд байгаамаа. Тэгэхээр үзэгчид маань таалагдаад яг одоо худалдаа авалт хийхийг хүсэж байгаа. Яг хаанаас худалдаа авах вэ? Манай гол худалдааны хэсэг бол барилга мегастор худалдааны төвийн 1 давхад 27 дугаар павильон дээр байгаа тийм. Тэн дээр бол тэр павильон дээр та хүрч иж бүх төрлийн зоохнуудаа танилцж болно. Үүнээс гадна Мишель Экспо худалдааны төвийн Синий павильон дээр камин зоохнуудын борлуулалт явуулж байгаа. За тэгэхээр үзэгч та бүхэн худалдаа авалт болоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэж байгаа. Дэлгэцэн байгаа ахч хаяг болоод утсуудаар холбогдорой. Эртгэлдээс өдгөх боломжлогдсон галаа шүтгийг хүсэж аваад үзэгч та бүхний өмнө Орос Камен зохиог талгуур үргэлжид